Юу ч ярмаар юм дээ. Өнөөр ихт амар мах айгу үнтэй үнтэй гэж баг. Үгүй зүгээр ингээ хүн чигээд гэр бүл болоод ирэх чигэд махны үн мөн ямар муу үнтэй вэ? 1 кг үхрийн мах 11-аас 15 мянга гэж штэ. Тий энэ бүр амьдрал болгоцсон хүүхэн бо сайн мэдчих шиг тий. Тий амар үнтэй. Нэг Long Island үнтэй байгаа хөөхгүй. Одоо сүүлрэг одоо хүүхэн мөхнийг баг махаар найрах юм шиг штэ. Зөөгч тэр тэкэн дээр сууж байгаа тэр одоо Улаанбаалаас та хүүхэн нэг 1 кг үхрийн мах өгчих тий. Найз нөгөөхнөөс нөгчих тий. Сүүлргээд их юм шиг биш ёо. Ер нь ингээд хүн гэр бүл болсон чи ерөөс ингээд айгүй сони юм дээр. Айгүй сони юм дээр ингэж хүн догдолдог болт юм байна. Махны үн үнэтэй байна. Хивс мивс ямар мох үнэтэй бэ? Хивс. Зүгээр ингээд гэр бүл болоод ингээд те. Тэр хурим найр хийгээд ингээд гэр бүл болоод хивс мох үнэтэй байгаа шүү дээ. Бодчихсон. Дэлгүүрөө за тэдэн төгрөг болох байх гээд ороод их ч наад хивс чи хийдэг гэсэн 500 мянга гэдэг чинь. Нэг та нарын нэг бодсон үнээс их байхаар ингээд юм зүрх унаад босч ирдэ шүү дээ ингээд. Тэгвэл банцсан чигээр одоо явхаас өөр яхад юм. Сая төгрөгийн хивс байхгүй мó. Юу та гаргаад өгөх юм аа ямар ядагаа тийм бид чинь. Би тэгээд намайг ихчүүд ойлгож авах гэсэн. Миний төө яас эдэн төгрөгийн хивс сонирхож байгаа энэ гэдэг. Гэхдээ нэг 20 мянган төгрөгөнд байх. Гаргаад өгч шүү. Хивс ардах газар. Тэгээд 20 мянган төгрөгөнд чинь нэг рестораныг шагаа буулгахад нэг юм хивс үүдэж шүү дээ. Гарч иртий байна. Амьдрал нуглаж байна. Амьдрал бол амар нуглаж байна. Миний одоо ерөөсөө шүү дээ. Ингээд орой ингээд догтлоод ирдэг нэг ерөөсө ганцхан мөчөд ингээд энийг Univision-ы хурд нэг 10 дахин нэмэгдсэн. Би бүр тэр мэрэнд л догтлож байгаа байхгүй одоо. Тэр ингээс ерөөсө тийг айгуу гоё хурд. Дээр үуч нэг удаан интернеттэй байхс хэцүү өгдөг шүү дээ. Хүү харин тий. Энэ үгэн бүр айгуу сайн ойлгож байна. Жоо уцаа ах байх уу тий. Зарим нь жоо хоцорч ийнэ гэдэг шүү манайхаа. Тэг ингээд найзууд ингээд байж байгаа пэр гээл нэгэнгүүд нэг нөхөр ингээд гадна үлдчихдэг шүү дээ ингээд тий. Нэг инээхэд билэн хүрээд ирдэг тий. Яасан гэнэ өгш мандаа илж. Одоо интернеттэй авч хэцүү шүү. Би бүр үстэй. Би Game of Thrones-гээ цуврал айгуу дуртай байхгүй. Тэгэл тэгсэн чи зүгээр Game of Thrones-ыг татах гэж боо болж байгаа юм чинь. 1 цаг 50 минут гээл цагийн дараа харсан чи 2 цаг 30 минут дутуу байж гэж. Нэ манай нэг цэцэрлэг дүрэл ингэ шорлог нэг тийм байдаг те. Шорлог хэр удах гэж 10 минут 10 минутаар хөрөөд ирч одоо 15 минут гаач гэж шиг. Дээр нэг юм татах нэг интернет эксплорер татах гэдэг байсан те 39 жил дутуу байна мэн гэж шиг. Яа би бүр тэр Game of Thrones үүлээ үзэж татсан байхгүй. Бүтэн нэг сизон заяа. Маа татаад дууссан чи Франц хэл дээр татаа шат. За Францис сурыг гэж бодчих шиг те. Францис сурцсан хурдан байгаа байхгүй. Одоо олоорээс хурд мурд нэмэгдсэн сайхан байна уу? Тэгээ сони юм аа. Тэр чи интернетийн хурд нэмэгдэнээр хүмүүс одоо хурдан үзнэ гэж боддог юм уу? Яа, манайх нэг айгу сони юм хэлхий. Тинчээ. Тэгээ манай найз нэг гэрд нэг юм үзээ сууж авахгүй. За өгшөө гяс уу, гарьяа хөө, хурдл гэдэг. Одоохоо манай нэг гяс үзээд хий. Юу гэсэн үг юм бэ? Би тамирын багс нар тэгдэг өстөө өшөө өндөр үсрэж. Тэр одоо чи байгаагаар л үсрэж байгаа юм өстэй чаавс.